За өнөөдрийн хэлцэж байгаа асуудлаар төрийн өмчтөд 101 компани 33 компаниг нь худалдах, хувьчлах, татан буулгах зарим статусыг өөрчлөх асуудлыг үндсэн чиглэл болго оруулж ирж байгаа юм байна. За энэ бол ядуу ч гэсэн Монголын ард түмний өмч гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Бид нар эзнийг солих гэж байна, тийм үү? Ард түмний өмчийг өөр хүмүүст өгөж эзнийг солих асуудлыг өнөөдөр их хурлаар хилцүүлж байна. Тэгэхээр бид нар энэ дээр болгоомжтой хандах ёстой. Сая улсын хурлын даргыг хэлдэг зөв штэ. Ямар ч бэлтгэл ажил байхгүй байна. Энэ хэлж байгаа хүмүүс чинь өөрсдөө байнгын хороон дээр сая их хурал дээр хилцэж байгаа улсын хурлын гишүүдээ асууж байгаагаас харахад ерөөсөө бэлтгэл ажил хангагдаагүй байна. За жишээ нь цахилгаан станцуудыг Багнуур Шивээ овоо компаниудыг дулааны цахилгаан станц 3, дулааны цахилгаан станц 4-ыг хувьчлах гэж байна. За энэ бол нийгмийн нийтийн суурь үнэн дээр хамгийн их нөлөө үзүүлдэг эдийн засгийн замбраагүй бий нөхцөл байдлыг бий болгоход хөшөөрөг болдог, инфляцийг нэмэхэд нөлөөлөх ёстой ийм байгууллагуудаа. Тэгээ яагаад яг ийм цаг үеийг сонгож байгаа? 2026-аас 2028 он яг энэ үндсэн чиглэлийг батлуулахад хамгийн тохиромжгүй үе гэж үзэж байна. Яагаад гэвэл эдийн засаг муудсан, төсөв тасарсан. Дээрэс нь 2026-аас 28 он бол сонгуулийн мөчлөг таарч. Тэгээ сая ярьж байгаа нь бол эхлээд бид нар энэ үндсэн чиглэл улсын хурлын тогтоолоо батлуулчих. Араас нь хуулиа батлуулъя. Тэгээ араас нь бэлтгэл ажлаа хангая гэж шүү дээ. Бид нар оюу толгой дээр яг ингэж алдсныг сая монголчууд бүгдээрээ харлаа шүү дээ. Эхлээд гэрээгээ байгуулчих. Дараа нь тээцүүгээ гэж л орсон. Алдаа тэндээс эхэлсэн. Тэгвэл өнөөдөр дахиад бид нар тийм алдаа хийх гэж байгаа байхгүй юу? Дээрэс нь төрийн өмчөд энэ компаниуд ашиггүй ажиллаад байна. Асар их өртөө. Энэ бол төр муу менежерээ болиё гэж. Тэгвэл ашиггүй ажиллаж исэн хүмүүст тухайн засгийн газарт яад хариуцлага тооцохгүй байгаа. Дахиад нөгөө хариуцлагаа хайцсан. Муужруулж үнгүүдүүлж ашиггүй ажиллуулж агаад хувьчилдаг технологич нь олон улсын хамгийн бест технологи. Яг энэ технологиор дахиад явах гэж байна. Ашиггүй ажилдаг асар их өртөө энэ компаниудыг ямар байгууллага хувьчилж авдгийг, ямар байгууллага худалдаж авдгийг. Энэ бол офшорт нуусан мөнгөө бийжүүлж энэ компаниудыг худалдаж авах ямар нэгэн технологи байх магадлалтай. Тэгж харж байна. Тэрнээс энийг ингээд ийм хүрдэг компаниудыг шууд аваад л ингээд ашигтай ажилладаг юм гэж байхгүй. Дээрэс нь яг ашиггүй байгаа ч гэсэн ирээдүйд ашигтай ажиллах компани бий. Жишээ нь Эрдэнэт үйлдвэр байхгүй юу? Энэ бол ашигтай. Тэгэхээр энэ нь хувийн компаниуд өрсөлдөгчгүйгээр худалдаж аваад монопол тогтоож болно. Бид нар ковидын үед хил хаасан үед хувийн компанид төр өөрөө бойкотлуулж исэн түүх байгаа. Бид компани нэрийг дурдаад яах вэ? Энийг тухайн үед төрд ажиллаж исэн хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Ийм байдал зарим нэг эмзэг байдалд үүсдэг. Энийг харах хэрэгтэй. Тийм учраас төрийн өмчөд компаниудыг хувьчлах энэ үндсэн чиглэлээ энэ удаа гишүүд дэмжихгүй буцаагаад бүх стратеги төлөвлөгөөтэй бүх юмыг засал сайжруулад дахиад өргөн бариа. Бид заавал шинэ жилийн өмнө ийм том юмыг шийдэх албагүй. Ямар нэгэн баяр ёслолын үеэр анхаарал суларсан үеэр ийм асуудлуудыг оруулж ирмээргүй байна. Тэгэхээр учрал дарга би таныг дэмжиж байна. Бүх нөхцөл байдлаа бэлтгээд хуулиа батлаад игсний дараа энэ үндсэн чиглэлээ оруулж ир. Тэгэхгүй бол энэ 2026-аас 28 онд Монгол ардын намын нөгөө төрийн өмчт компани хууль чинь жил болчоод байдаг их хурал дээр те. Нийтийн өмчөө болж 4 жил болчиход байдаг. Анх орж ирсэн нь бол те. За бямцагтаар асуултанд хариулъя. За мөнгө баясгалан гишүү хардах хэрэгтэй тий. Хардаад бас олон нийтэд ингээд хардлагын тайлхаж бас биднээс үүрэг баг. Шинэ жил баяр ёслол гэдээ ярьж байгаа. Энийг бид нар оруулж батлуулах гээгүй. Хэлэлц гисгийн шийдээд хаврын чуулганаар эхлээд хуулиудаа батлаад өвний араас нь үндсэн чиглэлээ батлаад тэгээд энэ ажлаа зохион байгуулъя гэж байгаа. Тэгэхгүй та бол шууд ингээд энэ шинэ жилд алимтлаа батлах гэж байгаа гэж ойлгоод байгаа шиг үгүй ээ. За яагаад засгийн газар оруулж ирсэн бэ гэж. Монгол улсыг хөгжүүлэх тийм үү 29-30 оны үндсэн чиглэл
нөгөө зоригтой хөгжлийн хамттай хөгжлийн төлөх зориг 24 хурдтай хөгжлийн төлөх зориг ардсан нам ардын намыг хамтран байгуулсан тийм үү 24-28 оны засгийн газрын мөрийн хөтөлбөр эдгээр чинь ингээд ерөөсөө төрийн компаниуд засаглалыг сайжруул төрийн компаниудыг тийм үү энд эдийн засгт оролцоог нь багасгах гээд ингээд зорилтууд тусгацсан. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсын их хурлаас засгийн газарт энэ өмч хөвчлөх 26-аас 28 онд өмч хөвчлөх үндсэн чиглэлийг оруулж иргээд яг жилийн өмнө үүрэг өгсөн. Улсын их хурлын өгсөн үүргийг л одоо бид биелүүлж байгаа. Тэр үед одоо ардын нам ардсан нам хамтран засгийн газар байгуулад мөрийн хөтөлбөр хийсэн. Тэр үеийн тогтоолыг хамтад нь баталж өгсөн. Энийг л бид нэр биелүүлэх гээл одоо биелүүлэхгүй бол засгийн газар их хурлын үүрэг биелүүлсэнгөө загнана. Биелүүлэх гээд оруулаад ирэхээр шинэ жилд алимдуулаад ардын нам хулгай хийх чинь гээд хардна. Ийм л юм донд одоо бид нар явж байна л та. Тийм болохоор энийг бас зөв ойлгооч. Энэ бол ийм одоо учиртай юм шүү. 5 жилийн үндсэн чиглэл засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөр их хурлаас баталж өгсөн үүрэг өгсөн тогтоол энийг л хэрэгжүүлэхэд засгийн газар оруулж ирж байгаа. Эхлээд бид нар нийтийн өмчийн тухай хуулиа баталчих. Дагаад төрийн компаниудын засаглал үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулиа баталчих. Энийг одоо батлах явцдаа үндсэн чиглэл дээр ажлын хэсэг байгуулад энэ ажлын хэсэг маань энэ бүгдийг хамтд нь урд нь бид нар хууль баталчаад хууль нь амьдрал дээр хэрэгждэггүй дараад нь асуудал болдог бол энэ хуулийг батлах зорилго чи юу вэ? Энэ төрийн компани засаглалыг сайжруулах. Энэ хуулийг батлах зорилго чи юу вэ? Хувийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн оролцоог багасгах. Тэгвэл энэ үндсэн чиглэл тусгасан компаниуд чинь ийм учиртай ш. Тэгээд яг прагмат зэрэгцээд ингээ явах юм бол ажлын хэсэг маань ажиллах юм бол илүү бодиттой онл практик хоёр нь тийм үү зэрэгч яваад хууль боловсруулах, хуулийг хэрэгжүүлэх ажил чинь хамтдаа яваад илүү үр дүнтэй болчих байх шаардж байгаа маа. Тийм болохоор одоо хэлцгийг одоо шийдчихэд хаврын чуулган хүртэл хугацаанд хуулиа боловсруулах, үндсэн чиглэлээ сайжруулах энэ ажлуудыг зэрэгцүүлээд явхад илүү сайн хууль